Амралтын өдрийн мэдрэг үзэгчтэй цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр Бямбагарийн дугаараа эхэлж байна. Эхний мэдээ танилцуулъя. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80% цас тогтсон талаар цагуур орчны шинжилгээний байгууллагаас мэдээлсэн үнээс Сэлэн болон Увс аймагт хамгийн их цастай байна. Хүйтний эрч нэмэгдэхийн хэрээр өвөлжилт хүндрэх аймаг сумдын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа талаар албаныхан мэдээлж байна. 5 аймгийн 7 суманд цагаан зуудтай, 9 аймгийн 17 суманд цагаанаар цудрахгүй юм нөхцөл байдалтай. За ялангуяа энэ цасны зууд зам бол төвийн бүс нутаг Сэлэн булганы хойд хэсгээр за мөн одоо Увсын хойд хэсгээр болон цас мөрхөлийн хэмжээ их байна.